Бидний нэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа Монголын анхны лаборатори үйлдвэрийн Лора дуудлагатай 10 настай албаны нохойг онцолж байна. Лора нь 2014 онд албаны эрэлж нохойн чиглэлээр суралцсан бөгөөд түүний цагдаагийн байгууллагад оруулсан хувь нэмэр ихээ. За сайн байцгаана. Намайг Бачаргал гэдэг цагдаагийн Ахмад Золтой. Та бүхэнд өнөөдөр би албаныхаа бахархал болсон албаны Лора дуудлагатай нохойгоо танилцуулах гэж байна. За Лора дуудлагатай нохой маань болохоор 2016 оноос өдий хүртэл 8 жил албанд үр гүйцэтгэж байгаа. Лорагийн маань хувьд бол одоо ингээд 9 сар тэтгэвртэй гарна миний нохой. Одоо ажиллах хугацаанд маш олон цэцэр дэлбэрэх хөц тэтгэврийн хэрэгсээс урьдчилан сэргийлэх дуудлага мэдээлэлд болон урьдчилан сэргийлэх хүслүүдийг хийсэн байгаа. Лора маань иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тэсэрч дэлбэрэх бодис олж илрүүлэх, тэсэлгээний хэрэгслээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтад 250 гаруй удаа үүрэг гүйцэтгэн ажилласан. Лора нь 2016 оны Аз Европын дээд түвшний 11-р уулзалтын хурал цуглааны үед 2 ч зөрчлийг илрүүлж байжээ. Ажиллаж явах хугацаанд нэг удаа үржилт оруулаад гөлөглүүлсэн байгаа. Тэгэхэд 4 гөлөг гарсан байгаа. 3 гөлөг нь одоо цагдаагийн байгууллагатай албан үүргээ гүйцэтгэж явна. Нэг гөлөг нь болохоор татаатын зэрэгт харуул хамгаалтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа бас нэг нохой байгаа. Миний хувьд бол Лора маань бол 2 дахь нохой. Хамгийн анх би эрдлийн чиглэлээр нохой сургаж ирсэн. Тэр нохой маань албан үүргээ гүйцэтгээд байж байгаа. Энэ Лорогоо хажуугаар нь би тухайн үед албан тушаал дахиад мэрэгчлэн болсон байгаа. Мэрэгчлэн болчоод Лорогоо сургаад эсрэхийн чиглэлээр сургаад миний хувьд бол ингээ 2 дахь сургаад албанд ашиглаж байгаа нохой байгаа. Лора 2018 онд гөлгөссөн. Түүний гөлөг болох Бори, Боби, Бокси нарч мөн цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Эдгээр ноход Монголын цагдаагийн байгууллагад 3 үеэрээ ажиллаж, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, олыг хамарсан жагсаал цуглааны үед хар тамхи, мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх чиглэлээр идэвх зүтгэлтэй ажиллаж байна. Лорогийн анхны төрөлт биений нохойг 1 сартаагаас нь авч тэжээгээд энэ албаныхан зориулалтаар сургууль хийсэн байгаа. Одоо манай нохой одоо 5 одоо 6 настай бараг болох гэж байна. Албандаа одоо хар тамхины чиглэлээр суралцаж ажил үүргээ гүйцэтгэж байгаа. За миний энэ Бори маань 2023 онд улс улсуудын хоорондох нэг албадуудын нохооны тэмцээн байгаа. Тэрэнд одоо хар тамхиныхаа чиглэлээр 2 дугаар байранд орсон байгаа. Боби дуудлагатай Лорогийн гөлөг тэгээ хар тамхины чиглэлээр ажиллаад одоо явж байна. За манай Лорогийн маань ач бокси манай Лора маань өөрөө маш өндөр гентэй сайн нохой учраас тэрнийхээ төлийг одоо төлийн хүртэл ингээд бид нэр ашиглаа явж байна. За бокси маань одоо 6 сартаа одоо яг сургалтанд ингээ хамрагдаад эхэлж байгаа. Сургалтанд харьцуулгаад энэ лаборатори үйлдвэрийн нохойг яагаад сургалтанд энэ үнэрийн харьцуулалтын чиглэлээр ашигладаг вэ гэхээр энэ өөрөө тийм тайван дүлгөө нохой. Тэгээд дээд мэдрэлийн систем бол нэлээд өндөр хөгжсөн нохой. Ер нь бусад нохойн дундаас ер нь ухаалаг талдаа нэлээд сайн хөгжсөн, тархин нэлээд хөгжсөн тийм нохой байдаг. Тэгээд үнэрлэх чадвар тэгээд эзэнтэйгээ харилцах эднэр дээд зэрэг одоо фамилийн нохой гэдэг чинь гэр бүлийн ер нь дөлгөөхөн тийм нохой. Нэг хүнээс үнэрийн дээж аваад тэр үнэрийг энэ туршилтын үнэрүүд дундаа оруулаад тэгээд нэг сургалтынхаа нэг зах тухаас нэг танилцуулъя. За зориглогч та энэ ч нэг 2 даваа кремалч аль хоёрын чамаагүй бүгд ариут төгсөн даваа байгаа. За тэгээд та наадхаа тэгээд хатгаа байж. Манай туршилтын үнэрүүд байгаа. Энэ туршилтын үнэрүүдээс юу вэ? Энэ төмөр сувнуудаа хийгээд хоргондоо байрлуулад таны хийсэнтэй бас нэгийг байрлуулад энэ ч дөрөв. За ямар ч гэсэн 5-ыг тавьчих те. Энэ цөөхнөр яг хэвчлээ. Олныг тавьчих. За ингээд дөрөвтөөр нэгнээсээ дөрөвтөд нь хийлээ шүү те. За одоо нэг ширхэг даваагаа одоо ийшээ хийнэ хоёлаа. Наашаа яваад тэ. За өндрөө авах болоод манай жаргал татах хэлж. Одоо нохой маань олонгуултаа тухайн шилээ хөдөлгөөд өөрөө эзэнтэй ингээд тойроод тохио өгөх байгаа. За хэдүүлээ ямар ч нохойгоо явуулаа үзүүлээ те. За явуулчих. За одоо ингээд нохой маань олцоод энэ ч нөгөө зорилт дүнэр маань байна гэдгийг харуулж байгаа, тохио өгж байгаа.
За бокс юм дахиад зорилт зөндрөө оллоо. Эзэндээ тохиогоо өглөө. За. За дахиад мөн адил энэ ч нөгөө өнөр маань энэ ч байна гэсэн тохиог дахиад өгч байна. Монголын цагдаагийн байгууллагын түүхийн нэг хэсэг болж гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, тусламж хэрэгтэй хэн нэгний төлөө 3 үеэрээ тэмцэж зүтгэсээр байгаа чимээгүй баатруудаараа бахархаж байна.